За, сайн байцгаана уу та бүхэндээ? Энэ өдрийн амглан ярилцлыг тэгээд таньж байна. Өнөөдөр бас зүүднийхээ талаар хүрслүүд ярилцгаая. Тэгэхээр дараагийн зүүд бол бидний зоригжуулж тайлбарлахын тулд бүхэн бас зүүдээр ярилцдаг байгаа. Тэгэхээр та бүхэн миний подкастыг сонсож байсан бол би байр авч ирсэн тухайгаа ярьжсэн байгаа. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө бол Америкт ирээд удаагүй байсан жил болж исэн баг. Жил арай болоог байсан. Тэгээд тухайд бас байрнаасаа хөөгдөөд ягаад вэ гэхээр байрны эзэн маань байр зарах болоод хурдан гар гэдэг байр олдохгүй гарах одоо бичиг өгөөд хайгаад олдохгүй мэрэгцсэн байсан. Тэгээд өөр байшин хайхаар сургуулийн одоо зоон ч юм уу буруу байсан. Тэгээд хүүхдүүдээ сургуулийн дахин солиод ямаар байсан. Тэгээд бизнес гуйсан байгаа гэж бурхан байр авч олдсон. За ингээд өөрийнхөө мөнгөнд тойруулаад тахируулаад тэгээд байр хайсан чинь ихтэй байр алдахгүй. Тэгээд тухайн үед бас санхүүтэй холбоотой бас номуудыг судалсан л та гэсэн чинь байр авчихсан хүмүүс ном байсан чинь хайраас өргөгүй бай. Бараг л ямар нэгэн зээл авахгүйгээр байшин авч болно гэсэн тийм номууд байсан. Тэгээд би бүр эргэлзээд за хайраас өргөгүй бай гэсэн. Тэгээд би байр авахад гадаад мөнгө байхгүй ээжтэй зээл авах болохгүй нэ гэх. Ингээд тохирсон байраа олоод гэрээсэн чинь одоо манай байгууллага та нарт бас тусалдаг бас банк байд юм хамтарч ажилладаг. Тэднийх бас зээл өгч болно гэж хэлсэн байгаа. Ингээд баярлалаа сайхан явж исэн чинь нөгөө банк маань уучлаарай та Америк ирэх юм шиг байна. Та би одоо зээл өгөх боломжгүй гэжэлсэн. Тэр үед би маш их эргэлзээ орчихсон байгаа. За одоо зээл авах байхад навцсан болоо зээл авч чадахгүй юм байна. Миний цалин мөнгө бас бага юм байна. Одоо яах юм болоо гэж нэлээд эргэлзээ орчихсон байгаа. Тэр үед би яг тэр шөнөдөө би зүүлсэн байгаа. Зүүлсэн чинь яг зүүдэн дотор банк дээр очсон байгаа. Банк дээр миний хэрэглэдэг хамтарч ажилладаг банк дээр очсон цалингаа авдаг. Тэн дээр очсон чинь нэгсэндээ бол монголоор бол төрийн банк л та. За ингээд зүүдэнд болохоор тийм хар эмхтэй бүрчээд тэндээс би ингээд очсон чинь зөгтөө очоод надад байрны дэлгүүр гадруулж өгсөн байгаа. Тэгээд сэрсэн чинь сэрхэд шууд 3 сар хүртэл 4 сар дутуу байна гэж хэлсэн. 4 сар ч болохгүй гэж хэлсэн. За ингээд би ямар ч гэсэн зээл авч болох юм гэсэн хэлцээ маань ажилласан байгаа. Дээрээс нь аль банкад очих нь тодорхой болсон байгаа. Тэгээд хинээс бүр зээл авах нь тодорхой болсон. За ингээд маргааш нь би шууд банк руу очиагүй. Маргааш нь бүхэн очиод за чи ингээд риэлтортой одоо үйл хөдлөн худалдаж авах хүнтэй очиж уулзах таа гэж хэлсэн. За тэгээд тийч очсон чинь суугаад ярилцаад байж гэсэн. Тэгээд дуусаад за одоо тэр банк руу очиж болно гэж хэлсэн байна. Тэгэхээр манай банкнд бол ерөнхийдөө дандаа цагаан голдуу хүмүүс ажилладаг. Тэгээд ерөөс би харж байгаагүй л дээ. Тэгээд яг тэр нөгөө тухайн хүний ээлжийг хүлээлгэсэн юм шиг байна. Одоо миний бодлоор бол тэгээ яг оцсон чинь тэр эмэгтэй таарсан байгаа. Тэр шинээр тэр хар эмэгтэй тэр банкнд зөвхөн зээл эдийн засгаар ажилд орсон байсан. Тэгээд яг цагийн дараа таарлаа. Тэгээд чам зээл өгөх боломжтой байна гэдэг. Тэгээд тэр хамтарч ажилласан байна. Тэгэхээр энэ бүхнийг харах юм бол бурхан намайг зүүдээр зоригжуулсан байгаа. Тэгээд ганцхан намайг зоригжуулдаггүй. За та бүхэн Гидеоны талаар сонсч байсан бол шүүгчд номоос харъя. Шүүгчд номын 6 дээр Медианы дарангуулалт одоо Израилийн хүүгүүд эзэн мэдмэд ёрын мөг үлдсэн байгаа. Тийм учраас 7 жилийн турш Медианы гарт Израилийг өгсөн дарангуул байсан, нуугдчихсан, царцаа шиг болчихсон тийм bijсэн байна. Тэгээд тэр үед Гидеоныг эзэн дуудсан байгаа. За царс модны дор эцсийн тэнгэлж ирж суугаад дуудсан байгаа л да. Гидеон тэгээд үнэхээр тийм юм болол та одоо харуулаач би өглөө авчиртал та байж байгаа ч та үнэхээр та энийг хүсэж байгаа бол ингэж Гидеон маань бас нэлийн эргэлцсэн айчсан тэгээд сууж байгаа. Гэтэл тэнгэрлэгч дуудахдаа шүүгч номын 6-гийн 12 дээр болохоор эрхэх хүчтэй ч юм нэ гэж дуудаж байгаа. Тэгэхээр эзэн чамтай онт байна гэж хэлсэн байна. Ингээд үнэхээр Гидеон Медианчуудаа тулалдах болсон байгаа. Тэгээд нэлээд олон хүмүүс цугларсан байгаа л да. Гэсэн чинь бурхан хэлж байгаа. Энэ олон хүнтэй чи дайдахгүй. Сүүлд нь агвал бид нар дайтад ялцсан гэж өөрийнхөө гараар өөрийгөө аварсан гэж хэлэх болно. Намайг эсргүүцэн сархиж магадгүй. Тиймээс ард олонний чихэнд айл сүрдэж байгаа хэн болов буц гэж хэлчих гэж хэлсэн. Ингээд 22,000 хүн буцаад 10,000 хүн үлдсэн байгаа. Гэсэн чинь энэ ч гэсэн 10,000 хүн ч гэсэн их байна гэж хэлж байгаа юм л да. Ингээд бурхан бүр ингээд 300 хүртэл нь багсгаж байгаа. За ингээд тэр олон хүнийг дайлахын тулд 300 хүнтэй үлдэж байгаа байхгүй. Тэгээд Гидеон ерөнхийдөө айсан эмээсэн угаасаа бурхан бас хүнээ мэддэг.
тухайн үед бол үнэхээр тэр 300 хүнтэй үлдсэн байгаа Гидеонд бурхан одоо яаж дайрахын, яаж хэлхийг бүгдийг зааж өгч байгаа юм л та. Тэгээд тэр шөндөө Гидеон бурхан заавар өгч байгаа шүүгчд номын 7-гийн 9-оос харцгаая. Тэр шөндөө эзэн Гидеон бос тэр цэргийн хуруу руу оч. Би түүнийг чиний гарт өгсөн. Тэр чи явхаасаа айж байвал өөрийн зарц хураатай хамт цэргийн хорон руу оч. Чи тэдний юу ялцж байгааг сонс. Игсэн дараа гарч нь хүчгчиж чи хуаран руу бууж очиж чадах болд юу. Тэгээд Гидеон зарц хураагийн хамт хуаранд харуулын цахад бууж ирв. Медианчууд Амалекчууд болон дорны бүх хүүгүүд хөндий царцаа мэт олнороо ханарсан байв. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэт тоо томшиг болон байв. Гидеон тэнд очиход харагтун нэгэн хүн найздаа зүүдээ иржээ. Тэр үзэгтэн би нэгэн зүүдэлцлээ. Харагтун зүүдэнд 10 гурлаар хийсэн нэгэн биеийн Медианчуудын цэргийн хооронд өнгөрч ирэв. Тэр өнгөрч ирээд майхан төрж мөгсөнд майхан нурж унсан ба биеийн түүнийг хөмрүүлэн нураагүй. Тэгэхээр түүний найз нь энэ чинь Израиль хүн Йошигийн хөвгүн Гидеоны элднээс гарцаагүй. Медиан болон бүх цэргийн хоорон бурхан түүний гарт өгчээ гэж хариулв. Гидеон зүүдний өгүүлэл болон тайллыг нь сонсоод сөгдөн мөргөв. Тэгээд Израилийн цэргийн хооронд буцаж ирээд босготон эзэн Медианы хураг та нарын гарт өгчээ гэж тунгалав. Тэгээд тэр 300 хүнээ хуваагаад яаж явах тухай зааварчилгаа өгөөд үнэхээр ялсан байдаг л да. Тэгэхээр үнэхээр чи айж байгаа бол зарцтайгаа явах гэд хүртэл эзэн хэлээд ярьсан байна. Тэгэхээр ингээ харах юм бол Тэнгэрлэгчээр Гидеонтэй ярьсан, дараа нь бурхан өөрөө бас Гидеонтэй ярьсан. Тэгээд яасан байна? Өөр бүр хүнд одоо итгэвч биш хүмүүст Израиль биш хүмүүст бүр ингээд дайсанд нь зүүд өгөөд тэр зүүднийх нь тайллыг бас өгөөд тэрийг нь болохоор яг л Гидеоноор сонсгох боломж гаргасан байна. Ингээ харах юм бол би математикийн багш хүн л дээ. Тэгэхээр бодлого бодоход тухайн хүн маань ингээ ойлгохгүй байх юм бол өөр байдлаар тайлбарлаж өгдөг байна. Тэгэхээр бурхан хинтээ хамтарч ажиллаж байгаа мэдчихэж байгаа Гидеонтой. Гидеон маань эргэлддэг, айцсан тийм хүн шүү дээ. Тэнгүүд чи айж байгаа бол найз одоо шавтайгаа явж болоороо, дарцаагаа явж болно шүү гэж хэлж байгаа. Дээрээс нь бас эргэлдээд 300 хүнтэй тэр олон хүнийг дайрахад ямар ч хүний бодолд ороход хэцүү шүү дээ. Тэгэхээр дайсанд нь тэр зүуднэр өгч. Тэгэхээр нөгөө хүмүүс бас айн жичрэн, нөгөө талд нь бас Гидеон зоргийг өгч. Тэгэхээр энийг харах юм бол яг тэр зүүдээр Гидеоны зүүдээр биш харин бүр дайсны зүүд тайлаар Гидеоныг эзэн зоригжуулсан байна. Тэгэхээр бид бас түүнийг тайвшруулсан байна. За цааш нь Үлс 18:9-9 харыг харъя. За эзэн шүн Паулд үзэгдлээр дамжуулан "Бүү харин яар бүү дуугаа бай. Учир нь би чамтай хамт байна. Хинт чамайг хорлох гэж гар хөрөхгүй. Учир нь миний хүмүүс энэ хотод олон бий" гэв. Ингээд тэр тэдний дунд Бурхныг зааж жилзүүл 6 сар амьдсан. Тэгэхээр Паул гэсэн мань шүний үзэгдлээр би чамтай хамт байна. Бити одоо чамд хорлох гэж бас гар хөрөхгүй. Паул маань бас олон удаа дайруулсан. Ингээд одоо тийм зодуулсан, цохиулсан зөндөө юм бол дайрчсан баг. Энэ удаа Паулыг яасан мань тайвшруулсан биш бурхан. Бити энэ зот миний хот. Энэ хотод чи миний хүмүүс олон байгаа чам туслана гэж хэлж байгаа. Тэгэхээр үнэхээр биднэрт бас бурхан зүүд нойроор дамжуулаад заримдаа өөрчлөн, заримдаа бүр хүнээр дамжуулаад бурхан биднийг зоригжуулж тайлруулахын тулд бол зүүдийг өгдөг байгаа. Тэгэхээр зүүдийг нэг онцгой нэг хэрэгсэл гэж харахаас өмнө бурхан бидэртэй харьцаж байгаа бас нэг хэрэгсэл. Тэгээд бурхан өөрөө ч ярьдаг, бүр тэнгэрлэгчээс ярьдаг, бүр зүүдч өгдөг, үзэгдэлч өгдөг байх нь л. Тэгэхээр бурхан бол харилцдаг учраас олон янзын хэлбэрээр тантай харилцаж ойлгуулж тайвшруулахыг хүсэж байгаа юм. Юу хийх гэж байгаагаа танд ойлгуулахыг хүсэж байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр эзэн маань одоо тантай харилцах хүсдэг, олон янзын харилцааны хэлбэр ашиглаж харилцахыг хүсдэг. Тэрний нэг нь зүүд байгаа. Тэр байтугай хүнээр дамжуулж, хүний зүүдээр дамжуулж хүртэл тантай ярих боломжтой байх нэ. За тэгээд бурхан танд бас хайртай, бурхан таныг тэгэхээр зүүдээр тань дамжуулан зоригжуулж тайлбарлах болтугай. Баярлалаа.